уулзаас нэлийн удаа уулзаг юм шүү дээ наа. Харин тийм ээ. Ерөнхийдөө уулзаагүй ерөнхийдөө хэр уулзаж байгаа лээ? Сар гарсан байна. Хүмүүсд уулзсан сар гарсан. Та ерөнхийдөө сүүлийн өнгөрснийг сая юу хийж байна? Тань сайхан. Таны сүүлийн явуулсан зүйлээ жаа харсан зүйл хөтлөгч хийж байгаа. Тэ? Тэгсэн байна. Алмар юусоо санаанд ороогүй бүр байсан чи гин тэгэл телевизийн ингээ хөтлөгчөөсөө энийг үзрээ гэсэн чи вау. Вьетнамын нэг тангвэн TN телевиз одоо нэг хөтлөгч хийж байгаа байхгүй яг нэг Вьетнамын одоо нэг баримтат кино гэх юм уу одоо Вьетнамын бүр хөдөө бүр амар ерөөсө хин нэгэн ерөөсө мэдтгүү тийм газруудаар очиж аялаж тингээ хөтлөгч хийгээд бас хүмүүстэй ингэж танилцаад бас нэг үйлдвэр аж ахуй тий бүх юмтаа ингэж танилцаад жоохон баримт ерөнхийдөө хийгээд яваад байгаа. Хамтдаа сонсчихээ. Тийм хамгийн сүүлдээ саяхан штэ аялал хийвээ бид нэ. За хаашаа яасан? За маш хол бүрээр хол. Тангвэнда яг би нэг өглөө гэрээсээ гараад яг тэрнийхээ яг ерөнхийдөө бас бичлэг хийгээд ерөнхийдөө бэлтэж байгаа юм бүртээс цацгаад. За асуумаар байгаа зүйл болохоор та нэг хамгийн эхлээд явсан бичлэгээр нэг тарант програмч ажилласан шүү дээ. За тийм. Тэр тухай ярьж юм. Нэг ургац ураад байгаа мó тэр одоо юу боданы талбай юм уу зүгээр юуны талбай юм бэ? Боданы талбай. Боданы тухай юм тий. Би бас боданы талбай яг зүгээр зам дагуу маа хүн хамтаснаас ерөөсөө очоод үзээд ч юм уу тий. Ургац яаж ураад тэр мөр хоёроо хатаа юм. Би анх ерөөсөө тэр боданы талбайг зүгээр нүл амар шалбак гэдэг байх гэж бодсон байхгүй юу? Би бас тийм л бодсон шүү дээ. Яг би яг хардсан хөлтөнд хараа будаа суулгаж авах үеийг бас яг хэлсэн. Тэрнээс хойш үйл яаж одоо ураггүй ч юм яаж ураад үздэг тийм юм бас хэлэхгүй юм байна. Амар урт нэг төрөтэй юм усны гутал өмсөөлждөг байхгүй манай хамт олон эднэртэй нөө цаанаас нь ингээд өгөөд тэгэл амар шалбаканд одоо орхон дээ пүүх ийм хүн юм багтаа гэж амар бодоод орсон чи хав хатуу зүгээр нэг амар нэг угаасаа ингээд усалж байгаа нэг хатсан ийм зүгээр юм шалбак байдаг шүү дээ. Ямар ч тийм одоо шалбак ерөөс байхгүй. Зүгээр л ийм зүгээр хөрсөөд үгүй ерөөс амар хав хатуу. Зүгээр одоо баг тийм айш. Тэгэхээр чи одоо юу гэсэн үг? Одоо ургацын насны тэгэхээр чи авж байгаа. Одоо тэгэхээр ураг сураад өгөх юм биш үү тий? Тий. Тэгээд ерөнхийдөө жилдээ бараг маш муу одоо уйлдрал байх юм бол жилдээ ганц юм уу хоёр удаа л авчих юм байна. Яагаад тэр амар тэгээд шалбак байхгүй гэж яагаад энийг одоо өмсүүлж би надад гэсэн чи гар хөл амар цахсан юм байна. Тэр нөө одоо будааны чинь тариалан чи би будааг ерөөсөө холоос яхад ямар гоё харагддсан бэ гэж бодчихсон байхгүй юу? Өндөр машин тэнгүүд чинь тэр чин задраа доторх нь цагаан будаа ярьдэн штэ. Тэрний чин гадны тэр шар өнгөтэй юу ч амар өстэй юм байлээ штэ. Ийм богинохой альзуудаа нөгөө нэг хар костюм өмссөн. Усны гутал өмсчөөд ягаад би тэгээд энэ одоо ямар ч утгатай. Тэгээд надад бэлэн өмсөж хөвжгөө багтаа гэж. Яг ганаа нүцгэн гараараа бичим яатсан юм чи. Мэдхгүй гэсэн чи гарч ирэл тэгэл захтан нахтан гэж амар яриад тахгүй юу. Тэгэхээр заас юм сүртэй захтахгүй тийш тийгээд амар бүр тэрч мөрөөд бүр зураг мөрөг авахгүйч бохол. Яасан ч гарч ирээд битүү ингээд улаа ирээ. Яана. Зүгээр ингээд нэг юм жижиг бисанаа татаа идсэн юм шиг. Тэгээд дугадх нь ингээд захтнаад бүрээстэй нэрээ нөгөө зураг авалт маань яг дуусаагүй нэвтрүүлэг маань дуусаагүй гэдэг. Би гараа маажээд идэг. Болооч над гараа. Миний хүзэн захтнаад нэр алсан шүү. Йоо нэг тиймэрдүү төвхтэй. За ямартай амжилттай талмаастай биш үү? Сонирхолтой. Энэ ямар гоё цай вэ? Нэр харуулах. Энэ одоо ямар нэртэй цай юм бэ? Манай дүү маань захиалч өмлөө. За битээр өнөөдрийн хоёр цай захиалсан байна. Эхний цай маань болохоор балжин гараа цэцэгтэй зүгийн балтай цай. Энэ балжин гаравтай цэцэгтэй цай. Энэ одоо ямар чавг вэ? Улаан чавг уу? Харин тийм. За миний захиалсан цай болохоор хатаасан жимстэй цай. Аюу гоё нэрчж штэ. Энэ хүлдэнд одоо халуун юм лоо сайн дахиад юм шиг хэрэгтэй шүү дээ. Вау. Ста гоё юм байна. За ингэж харагдахаарай. Адуу саасаа коммент хийх өндрөөр амжилттай. Олон гоё бичлэг хийгээд гоё газраар яваад өөрөө ч сонирхолтой үзээд хараатай. Бас бидтэй хуваалцарай.